байцгаана хүүхдүүд ээ. Сайн. Сайн байцгаана уу эцэг эхчүүд ээ. EBS телевизээс захиан байгуулж байгаа төгөлдөр хүүхэд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгвэл хүүхдүүдтэйгээ одоо танилццгаая. Намайг Баян Жаргал гэдэг. Би 75 дахь сургуулийн 12 Б ангид сурдаг. Намайг Бол Эрдэнэ Санжир гэдэг. Би 95-ийн 10 дахь сургуулийн 3-ийн ангид сурдаг. Намайг Хос Эрдэнэ гэдэг. 4-р сургуулийн 8-ийн ангид сурдаг. Намайг Гам болдын Ангар гэдэг. Би 93 дахь сургуулийн 4-ийн Б ангид сурдаг. Намайг Жавхланбаатарын Дэлгэр мөрөн гэдэг. Би 62 дахь сургуулийн 4-ийн ангид суралцдаг. Намайг Отхон мөнхий Гам Бэлэг гэдэг. Би 118 дахь сургуулийн 3-ийн ангид сурдаг. Хүүхдүүдээ тэгвэл одоо дугаар алгамнаас сонирхолтой мэдээлэл хүргэдэг тааныхан болыг эхлүүлэх үү? Тэгээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн. Би бол хамгийн мэдлэгтэй шувуу Таня. Энэ удаа би та нартай шагаан тухай ярьж өгье. Та нарын өмнө дэлгээтэй шагаа байгаа биз? Тийм. Монголчууд эрт цагаас өнөө хүртэл уламжилж ирсэн үндэсний наадгай нэг төрөл нь шагаан наадгай юм байна. Шагаан наадгай нь оюуны чухал үеийн нэг юм. Шагааг гэр бүлээрээ тоглож намар тэнгэр дуурхаа болсон үеэс дараа жилийн тэнгэр дуурах хүртэл хугацаанд тоглодог байжээ. Нүүдэлчин гих тодтголтой ард түмэн мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үргэлжлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр, ёс суртахууны хүмүүжил олгож байдгаараа онцлогтой юм байна. Шагаан наадгай нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг тэлж, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд суралцаж, ажигч, гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг олон давуу талуудтай. Шагаа гэдэг нь нэг талаараа малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борив ясны өргөн талд холбогддог жижигхэн цус ясыг хилдэг байх нэ хүүхдүүдээ. Шагааг хонь ямааны буюу бог малын шагаа, бас бодийн шагаа гэж ялгадаг байна. Харин үхрийн шагааг аргай гэж нэрлэдэг. Мөн шагааг буух байдлаар нь өөрөөр нэрлэдэг байна. Бүхтгөрөөрөө дээшээ харж унах юм бол хонь. Харин хонхор нь дээшээ чиглээд унах юм бол яма. Тахираараа дээшээ харах юм бол тэмээ. Шулуунаараа дээшээ харж буувал морь. Харин үзүүр хэсэг нь доошоо харж бөөрөнхийн дээшээ харж буух юм бол оох гэж нэрлэдэг байх нь. Малын шагааг инхүү 5 хошуу малаараа бэлэгдэн дээдэлдэг учраас хог руу хаях, гэрийн буурин дээр орхиж явахыг цээрэлдэг байна шүү. Бас шагаа болох юм бол орхиж байгаа заавал морь буулгаж авдаг гинэ. Монголчууд эртнээс малын шагаагаар олон янзын тоглоом тоглосоор ирсэн. Тухайлбал алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх орхих, морь уралдуулах, шагаа таалцах, бүхцэг няслах, шагаа шүүрэх, андгаалцах шагаан наадгай, 12 жил шагаан тоглоом, 9 шарга, дөрс бүтээх гэх мэт олон тоглоом тоглож болдог вэ шүү. Шагаагаар хэдэн ч хүн тоглож болох бөгөөд монголчуудын түүхэн уламжлалт нийтлэг шагаан тоглоомын төрлүүдээс одоо танилцуулъя. Алаг мэлхий өрөх гэж сонсч байсан уу хүүхдүүдээ? Үүнийг тоглохын тулд янз бүрийн өнгөтэй шагаагаар алаг мэлхий өрөөд 1-ээс 12 нүхтэй шоо орхиж, буусан нүхний тоогоор мэлхийнээс авч мэлхий өрсөн шагаа дуусахад олон шагаа цуглуулсан нь хождог байх нэ. Бас дөрвөн бэрх орхих гэж байна. Зөв эрчтэй дөрвөн шагааг сонгож авдаг. Шагааг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэдэг. Ингээд тоглохдоо найр ахаасаа, наадам дүүгээсэ гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлээд дараалалаараа ээлжлэн дөрвөн шагааг орхиж төрүүлж 100 оноо авсан хүн нь хождог байна. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтоодог вэ шүү. Дөрвөн морь буух юм бол 100 оноо. Дөрвөн тэмээ буух юм бол 95 оноо. Дөрвөн бэрх буувал 80 оноо. 3 морь 1 хонь буувал 75. 3 тэмээ 1 ямаа 45. 1 морь 3 хонь 25.
1 тэмээ 3 ямаа буувал 15 оноо. 4 хонь 4 ямаа 2-2-ороо ижил бол 2 оноо авдаг байх нэ. Авсан оноог нь нэмэхэд нийтдээ 100 болж исэн хүн нь хожих нэ. Дараагийн шагаан наадгаа бол морь уралдуулах. Та нар морь уралдуулж үзсэн үү хүүхдүүдээ? Олон тооны шагааг морь болгож цовуулж өрнө. Дараа нь ээлжлээд 4 шагаагаа орхиж буусан морьныхоо тоогоор өөрийнхөө морийг гараанаас гаргаж урагшлуулдаг байна. Морь буулгаж чадахгүй бол дараагийн хүн шагааг орхино. Ингэж ээлжлэн орхиж уралдсаар морь нь төрүүлж барайны газарт хүрсэн нь хожиж, хоцорсон нь баян ходоод болж шийтгэл хүлээдэг байх нэ. Шагаа таалцах. Хүн бүр ижил тоотой шагааг хувааж авдаг байна. Өөрсдийн шагаанаас тодорхой хэсгийг нууцаар атгаж, тоглож байгаа хүмүүсийн атгаж байгаа шагаатай нийлүүлээд хэдэн шагаа байгааг зөв таавал тэр шагаануудыг авна. Шагаагүй басна нь хасагддаг байна. Хамгийн сүүлд бүх шагааг цуглуулсан нь хожих нэ. Хүүхдүүдээ уламжлалт шагаан наадгаа маань олон төрөл байдаг байгаа биз? Тийм Та бүхэн ч гэсэн шагаа тоглож цагийг хөвгөлтэй өнгөрүүлж байгаарай. Миний мэдээлэл таалагдсан уу хүүхдүүдээ? Таалагдсан. Шагааны тухай сонирхолтой мэдээлэл хүргэсэн таанидаа баярлалаа. Одоо тэгвэл үлгэрийн цагаа эхлүүлцгээе хүү. Манай сургалтын гам бэлэг 3 алтан бэлзэг гэдэг үлгээр ярьж өгнө. Хүүхдүүдээ би та нарт 3 алтан бэлзэг гэдэг нэртэй үлгээр ярьж өгнө. Эртээ үрдийн цагт нэг хаан байж гинэ. Тэр хаан айл зэрэгэлдээ олон улс гүрэнтэй байлдаж сан хөмөргөө шавхаж гинэ. Тэгээд сан хөмөргөө аривжуулахыг эрэлхийлж өдрийн бодол шөнийн зүүдэнд дарагдаж явах болжээ. Тэгээд нэг өдөр нэгэн гэгэн санаа төрж гин. Түүний албат иргэд донд нэгэн харц байдаг үедээ. Тэгээд хаан тэр харцыг ялт унгаж эд агуурсыг нь хурааж авахар шийдэж гин. Дэлхийд лалын шишин, бурхны шишин, эрхүүдийн шишин гурийн аль нь үнэн бэ гэж асууя байц. Хэрвээ эртхийг нь худал, хоёр дахьыг нь үнэн гэж хэлвэл тийм ариун шишнийг худал гэлээгээд ялт унгая. Одоо тэр миний гараас гарахгүй гэж бодоод нөгөө харцыг дуудаж ирүүлээд за дэлхийд лалын шишин, бурхны шишин, эрхүүдийн шишин гурийн аль нь үнэн бэ? Чи хэлж өгнө үү гэж хэлэхдээ харц угийн сэргэл нь ухаан самбаатай болохоор хааны өрх бэлдсэнийг тааварлаад ийм чухал зүйлийг шийдэхэд мунхаг миний толгой яахан хүрэх вүлээ. Харин эртний нэг үлгэрийг жишээ болгож хариулахыг бодё гэд үлгэр ярьж өгчээ. Эртээ үрдийн цагт нэгэн хаан байж гинэ. Тэр хаан 3 хүүтэй юмсанч 3 хүүтэй гурууламд нь адилхан хайртай. Ингээд нэгэн өдөр ингэж бодож гин. Хэрвээ алтан бэлцгийг ууган хүүтэй өгөх юм бол 2 дүүн гомдно. Харин дунд хүүтэй өгөх юм бол отхон хүү, ууган хүү хоёрон гомдно. Харин отхон хүүтэй өгөх юм бол 2 ахын гомдно. Яадаг юм блэ гэж байж яагаад нэг нь мэрэгэн санаа олж гин. Тэгээд нэг дархныг дуудаж ирүүлээд за чи алтан бэлцэгтэй яд адилхан 2 алтан бэлцэг хийгээд ир. Энэ нууцыг задалж хэрхэвч болохгүй гэж хатуу тушаажээ. Маргааш өдөр нь нөгөө дархан нөгөө алтан бэлцэгтэй яг адилхан 2 алтан бэлцэг хийгээд ирсэнд хаан 3 алтан бэлцгийг аваад ууган хүүдээ нэгийг нь өгөөд за миний ууган хүү хаан аавынхаа орыг эзлээрээ гэд өгөхтөн ууган хүү алтан бэлцгийг баярлаж аваад олдноос нууж хадгалж гинэ.
Дараа өдөр нь дунд хүүдээ 2 дахь алтан бэлзгээ өгөөд "За миний дунд хүү. Хаан аавынхаа орийг эзлээрээ" гэхтэн дунд хүү алтан бэлзгийг мөн л баярлаж аваад олноос нууж хадгалж гинэ. Дараа өдөр нь сүүлчийн үлдсэн алтан бэлзгээ отхон хүүдээ өгөөд "За миний отхон хүү. Хаан аавынхаа орийг эзлээрээ" гэхтэн отхон хүү алтан бэлзгийг баярлаж аваад бусдаас нууж хадгалж гинэ. Ингээд нэгэн сайн өдөр хаан аав нь насан өөд усныхан дараа ууган хүү нуусан газраасаа алтан бэлзгээ гаргаж ирээд "Би аавын орыг эзлэнэ" гэж хэлэхдээ дунд хүү бас л нэг алтан бэлзэг гаргаж ирээд "Үгүй шүү. Би аавын орыг эзлэнэ" гэж хэлэхдээ отхон хүү бас л нэг алтан бэлзэг гаргаж ирээд "Үгүй шүү. Би аавын орыг эзлэнэ" гэж маргаж гарчээ. Олон арбат иргэд тэр 3 алтан бэлзгийг аль нь хиймэл, аль нь жинхэнэ болохыг ялгаж салгаж чадаад улс орноо 3 хувааж 3 хүүд алав тушаах үг буюу гээд улс орноо 3 хувааж 3 хүүхдэд алав барих болжээ. Тиймээс энэ 3 шашин энэ 3 алтан бэлзэгтэй адил буюу тийм учраас энэ 3 шашны аль нь үнэн, аль нь худал болохыг яаж ялгаж салгаж мэдэх хүлээдэ гэж хэлэхэд нь хаан харцын ухаантан биширж ялд унгаж чадалгүй харин ч их шан хүртээж гинэ. Ингээд харц хартаа Хэрсүн хааныг ухаанаараа давсан юм гэдгээ. Энэ үлгэрийн хэлэх гэсэн санаа нь ухааны хүчээр мянгаыг, биеийн хүчээр нэгийг дийлдэг гэсэн үг тохирж байна. Миний үлгэрийг анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа. Одоо манай ангийн Баян Жаргал туулан шал үлгэрээ ярьж болно. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд өнөөдөр би туулан шал үлгэрээ ярьж өгнө. Эртээ урдын цагт нуурын хөвөн дээр нэгэн туулаа ирээд цээж тэнэгэр зогсож байтал гинэт шал гих чимээ гарлаа. Айж сандарсан туулаа хамаг байдгаараа л зүгтаж гин. Туулаа зүгтаад л байж, зүгтаж явах замд нь харин нэг үнэг таарлаж гинэ. Үнэг "Хүүе, хөөе туулаа, чи юундаа ингэж айж зүгтсан юм бэ?" гэхэд туулаа үнэг рүү төхөж ирснэ. "Йоо, би шалаас зүгтаж явна" гэд санд минь зүгтаад алга болох нь тэрэ. Үнэг ардаас нь хэсэг харж зогсноо. "Шалаа" гэд юуг нь ч мдээгүй ээжиж дагаад зүгтах тэр. Ингээд үнэг туулаа хоёр зүгтаад л байж замд нь таарлцсан амтан болгон "Юунаас зүгтаж яваа юм бэ?" гэж асуухад "Би шалаас зүгтаж явнаа" гэдэл зэрэг хариулсаад ан амтан арат өнгөрөө сүргээрээ л шалаас зүгтах тэр. Ингээд зүгтаж явах замд нь харин аратныхан арслан таарлах тэр шүү дээ. Аратныхан арслан "Хой. Олноороо сонсцгоо. Айж зүгтах юм. Алив би тэр айхтар айлгсан амтны чинь дараад үгүй" гэхэд амтд очоод "Бид шалаас зүгтаж явна." "Тийм ээ, бид шалаас зүгтаж явна. Шал инүүхэнд яваа гинэ" гэдэл өөртөө хорон айлдаж гинэ. Аратныхан арслан амттын ирсэн зүгт хэсэг харж зогсноо. Юу ч байхгүй байгааг анзаараад "Үш, хааны араас хөөсөн тэр шал гээч чинь хаана байна?" гэхэд амтд очоод л "Би тэрнээс сонссон. Энэ ингэж хэлсэн. Тэр тэгэж хэлсэн" гэж тулгаж мөшгөж явсаар байгаад туулай дээр очих юм шүү дээ. Туулай хурж ирээд "За, би анх шалтай тэнд таарсан" гэд сүрэг ан амттыг дагуулад нуурын хөвөн дээр очих тэр. Туулай хурж ирээд "За, энэ шүү дээ. Энд би анх шалтай таарсан" гэх яг ингэх зур өнөө гайхал болсон шал гих чимээ дахин гарч "Тэр би та нарт хэлээ үсттэй" гэд
Хөмгөө зүхтаад алга болох юм дээр. А бусад амьтад харин араатныхаа арслантай байсан бол нэгэнт зүхтэлгүй нүүр бардам харж зогслоо. Араатныхаа арслан үшээ тэр шалгийт чинь энэ нуурын мандал дээр унсан жимснээс гарсан чимээ биш үү гэхэд аймхаа тулаг нуурын хөвөн дээр унсан жимснээс гарсан чимээнээс айж зүгтсныг бүгд мэдэж гинэ. Ингээд энэ үлэрийн хэлэх гэсэн санаа нь өнөөхөө мэрэг хүн өөрөө шинжил мэдв. Үе балай тэнэгүүд үг дагаж явъя. Өтөлсөн хөгшин хийдэмээ хоцгод өөр бусад ноход учир үгүй гүйлжөө гэсэн Дэрдний сан субай шидийн айлсан сургаалтай яг тохиож байгаа юм а. Миний үлэрийг анхааралтай сонссон хүүхдүүдэд баярлалаа. Сургамжтай үлгэрээр згсэн баян жаргалтай баярлалаа. Тэгвэл хүүхдүүдээ авьяасаа үцэцгийх үү? Тийм. Манай ангийн санчир үлэг гөрөл дуугаад болж өгөх болно. Үлгүрүүл амьдарч ясныг нүдээр үзээгүй ч автайгаа хамт үзээд очоод анагээс анхаарсан ёо. Үлгүрүүлийг авраад би варитоц дагагун боо өнгөн хүртэл дахиараас том гамшилээ гадгийн боо. Үлгүрүүл заавар хэмшиж хүн байсан бол 90 зууныг дамжин өртөөж одоо ботод амьдрах байсан. Үлгүрүүдийн авраатыг варитоц дагагун боо өнгөн хүртэл дахиараас том хагашилээ гадгийн боо. Үлгүрүүдийн заавар Үлгүрүүдийн заавар Үлгүрүүлийг авраад би варитоц дагагун боо өнгөн хүртэл дахиараас том хагашилээ гадгийн боо. Үлгүрүүдийн заавар Үлгүрүүдийн заавар Гой дууд уулзсан санжиртай баярлалаа. Одоо манай ангийн дэлгэр мөрөн авьяасаа үзүүлэх болно. Сайн бицэн нөгөөдөө та нар шагаан наадгаан ямар төрөл мэдвэ? За тэгвэл ийм олон төрлүүд байдаг бол одоо бид та нарт шагаан магтаалыг уншигье. Аргал уулын эрдэнэ адуу мал талын эрдэнэ алтан шагаа арвин эрдэнэ малчин хүүхдийн тоглоом эрдэнэ хоньны шагаа ховор эрдэнэ хот
уралдал олны наадам ирдэнэ. Тэгш тал нь морин ирдэнэ. Эсрэг тал нь тэмээн ирдэнэ. Хонлой тал нь хонин ирдэнэ. Хотгор тал нь ямаан ирдэнэ. Уруу хандвал онх ирдэнэ. Уруулж хандвал хүмүүн ирдэнэ. Монгол газрын ёсоор морь уралдуулж наадий. Хошуу амийн нийлүүлж хонь холбож наадий. Аз хэмрээ сорж алаг мэлхий наадий. Төвшин сайхныг бэлэгдэж дүүрэн бэлхий наадий. Эдгээр хүрэн гавдаа инг ботголуулж наадий. Ижилхэн зүсээр мэйсэлцэн ишиг тоглуулж наадий. Тэсгэм голын талаар тэмээ уралдуулж наадий. Тинхээ тамираа шалгаж өхөр мөрөлдүүлж наадий. Золбоо хэмрээ сорж зүү орхиж наадий. Цэнгэл баярын зугаа цэцэн ухааны ундрал. Цаг тоглодог цагаан сарын наадам. Эцэг дээцийн үеэс энэ биднээ өвдгүүлсэн эрдний сайхан тоглоомоо игнэр хамгаалж авъя. Баярлалаа. Гой шидэг уншиж гисэн дэлгэр мөрөндөө баярлаа. Тэгвэл хүүхдүүдээ одоо ансаг таалцах уу? Тэгээ. За одоо ансгаас сууя. Ангаас эхлэе. Сууж байгаа нь шувуу шиг, шунаж байгаа нь чон шиг тэр юу вэ? Чон. Бурайлаа. Шумал зөв. Зөв байлаа. Инж биш байж хинуурч, номч биш байж ямбач. Тэр юу вэ? Инж биш байж хинуурч, номч биш байж ямбач. Тэр юу вэ? Мөгчөг. Бурайлаа. 3 2 1. Бусад хүүхдүүдэд хариулт байна уу? Шүс. Бурайлаа. За. Шүд. Бурайлаа. Цагтаа. Бурайлаа. Гамбэлт хариулт байгаа юу? Багш. Бурайлаа. Энэ ансгийн зөв хариулт нь батгана. Батгана. За тэгвэл дараагийн ансгаа асууя. Алей мал аяга орхиод цогтов. Тэр юу вэ? Хэдгэн. Бурайлаа. Хэдгэн зөв. Бурайлаа. Бусд нь хариулт байна уу? За. Солонго. Бурайлаа. Шамул. Бурайлаа. Аяг. Бурайлаа. Хариулт байна уу? Тавг. За. Туулай гүүх. Бурайлаа. Тавг. Бурайлаа. Энэ ансгийн зөв хариулт нь туулай босож давхих. Байлаа. Ер нь туулай зүйлээ. За дараагийн ансгаа асууя. Газар доор гандан багш. Тэр юу вэ? Болгоно. Бурайлаа. Асуурсан шүү. Зурам. Буруу. Төмс. Бурайлаа. За. Санган. Бурайлаа. Баян жаргал. Баавгай. Бурайлаа. Амлалтай. Лам. Бурайлаа. Муур. Бурайлаа. Гамлалт байна уу? Харилт. Төмөс. Бурайлаа. Энэ ансгийн зөв хариулт нь ичсэн баавгайлаа. Ансгийн түрүү Огтлостой Баатар. Тааврын түрүү Тасархай Баатар. Тэр юу вэ? Шургаалж. Зөв байлаа. Бай шаргачин, бас дих шаргачин, зүй шаргачин, цэсэл нийсэн шаргачин. Шургаалж. Бурайлаа. Хасарт нь хариулт байна уу? Байхгүй. Санчирт Байтугай. Чон. баян зам. Гөрөөс. Бурайлаа. Чон. Бай бурайлаа. Ичимхий Баатар. Бурайлаа. Гамбэлэгтэй хойлоо. Энэ ансгийн зөв хариулт нь хамхуул байлаа. Хамхуул. Хүүхдүүдээ төгөлдөр хүүхэд нэвтрүүлэг өндөрлөж байна.
Цэцэн мөнх цээжин цэцэн навч болно. Хүүхдүүдээ та нар зөөрөө сайн цээжилж аав ээжийн өвөнд ороорой. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяр таа.